Яа, үгээр мөлжүүртэй бол ингээд 2 дахь вебинар эхэлсэн. Тэгээд цаг хугацаа суртан явж байна тий. Тэгээд зарим 7 хоногт бид нар бас вебинараа хийж чадахгүй алгасдаг хэрнээ 27 хоног хийсэн байна гэхээр бас ер нь хөөрхөн явж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоног Seattle руу яваад бид гэр бүлээрээ 3 жилд нэг удаа одоо Америкт амьдардаг Христ хүмүүсийн конференс энэ дугаараа хүмүүс ирэлцээд айгуу гоё хүмүүс ирээд ирэлцээд гинэ. Айгуу гоё конференс болсон. Тэгээд тэр гоё байлаа. Тэгээд маркет бас хил нэг ийш тийш явчих гэсэн шиг яг намайг явсны тухайгаар бас нэлээд уналттай янз бүрийн савлгаа ихтэйсэн. Гэхдээ ер нь санал болгож ярьж исэн юунууд бол ийм л оюухантай холбоотой юунууд л айгүй хөрх явсан. Хугацаанууд л айгүй хөрх явсан. Тэрийг бол манай давтаг өрөөний бол бүгдээрээ мэд. Тэгээд энийг анх удаага ерөнхийдөө мөлжүүртэй болонгийн вебинарыг сонсож байгаа YouTube-ээр эсвэл Facebook-оор ч гэдэм өөр ерөнхийдөө платформоос сонсож байгаа байх юм бол бид нар 7 хоног болгон боломжтой бас ингээд вебинар хийгээд явдаг айдал хаалгацгүй. Тэгээд вебинарууд бол бүгдээрээ ямар нэгэн төлбөргүй шууд орж байгаа. Тэгээд та бүхэн хүссэн үедээ нөхөж үзэж болно. Тэгээд вебинар дээр ашиглагдаж байгаа энэ мэдээллүүдийг яаж байгаа гэхээр хүссэн үедээ мөлжүүртэй болон руу ерөөхдөө ороод авах боломжтой. Тэгээд манай вебсайтыг мэдэх хүмүүс авах бид нэр www.muljoorte.com гэдэг вебсайт дээр байгаа. Тэгээд наастай ерөөхдөө хамгийн хурдтайгаар холбогдох боломж бас яг адилхан мөлжүүртэй болон muljoorte.com дээр байгаа. Тэгээд чатаар юм асуух юм бол ер нь бол айлал ерөөхдөө бол бүх асуултанд бол хариулдаг. Тэгээд сүүл сургалт хийж байгаатай холбоотой бас Facebook-ээр хүмүүс юм асуух юм бол бас би шалгаад байгаа. Тэрнээс яг жирийн нөхцөлд бол яг Facebook, YouTube энтрийн коммент дээр бол нэг уншдаг байгаа шүү. Тэгэхээр яг найдвартай холбогдгийг бол мөлжүүртэйгээр холбож болно. Эсвэл надад Twitter-ээр холбож болно. 3 хоногийн хугацаанд 50% хөнгөлт явж байгаа. Тэгээд энэ бичлэгийг үзэж амжих юм бол 23-наас өмнө ерөнхийдөө бол хөнгөлт маань хүчтэй байгаа. Тэгээд 23-наас хүчингүй болж байгаа. Тэгээд тэр хөнгөлтөнд хамрагдаад суултан цух боломжтой байгаа. За хактуа гэдэг нэг юм инээдтэй сүүлд нэг юм хөрхэн гэх юм уу юм мем явсан. Тэгээд яг энэ жоохон сувгийн л юм ярьсан гэдэг нэг юм хөрхэн ярилцлага байгаа байхгүй. Тэгэхээр яг нулимал хактуа гэдэг тийм нэг одоо аваа гарч байгаа байхгүй. Тэгээд тэнд холбоотой бага мемүүд яваад тэгсэн чинь шууд Solana дээр яасан бэ гэхээр хактуа гэдэг юу гарцсан. Meme coin гараад тэгээд энэ хүү meme coin маань сүүлд нэлийн өсснийхэн дараанаас зүгээр жирийн одоо чинь юу гэдэг дөнгөж гарсныхан дараа авах бас хэцүү шттэ. Хөрхөн гарчаад бас нэг удасныхан дараа л нэг хонсныхан дараах ханчнаас нь үзэхэд л ер нь бол 33 нугацсан юм meme coin гарсан байна. Тэгээд яг хуу энэ meme coin-ыг аваа энэ бол ингээд дараагийн 100x боломж өгдөг гэж хэлэх гээд байгаа биш. Одоо яг юу ярих гээд байгаа гэхээр нийгэмд ингээд төрөл бүрийн одоо шин төрлийн одоо юу гэдэг нь урсгалч гэх юм уу мем одоо медиагийн анхаарлыг татж байгаа зүйл гарангууд тэрийг болохоор яаж байгаа гэхээр шууд тэрийг төлөөлүүлээд ингээд Solana дээр шууд токен болгож гаргаад байгаа байхгүй. Тэгээд одоо influencer token politician-уудыг одоо төлөөсөн, Trump-ыг төлөөсөн, Biden-ыг төлөөсөн одоо очиж юм ингээд бахан зооснод гаргаад тэгээд хөвчлэн бүгд тэр юун дээр арилжаад байгаа. Тэгэхээр ерөөсөө Solana дээр арилжаад байгаа. Тэгэхээр нийгэмд явж байгаа анхаарал татж байгаа бүх сенсац болгоныг ингээд тийм арилжиж болдог. Тэгээ хүмүүс ингээд нэг юм мөрөөдөд тоглож байгаа юм шиг тэр нэгэ оролцож болдог нэг юм төрлийн схем болгоод одоо ингээд хэдэн мянгаараа ингээд Solana дээр ерөнхийдөө meme coin гараад байгаа юм. Нэг талаасаа ингээд амар утгагүй юм шиг хэрнээ нөгөө талаасаа айгүй олон хүний анхаарлыг татах одоо медиагийн анхаарлыг татах энэ тал руугаа бол нэлээд мундаг ажил болж байгаа болов уу гэж би бол хувьдаа хараад байна. Тэгээд энэгээр ерөнхийдөө бол юу хэлэх гээд байгаа хэрэг энэ удаагийн циклээр Solana бол яхаа гоё ялгаж байгаа. Яг тэр өмнөх циклээр бид Luna дээр болж байсан. Дээрэс нь янз бүрийн тийм shitcoin-ууд болохоор юун дээр их гардаг байсан бэ гэхээр Binance Smart Chain дээр гардаг байсан. Тэгээд Solana мэдээж юмнууд хийдэг байсан ч гэсэн Solana дээр илүү нөгөө FTX-ийн оролцоо өндөр байсан учраас fully diluted market cap айгүй өндөр тийм анхнаасаа айгүй өндөр үнэлгээтэй тэгээд нэг FTX-ийн pump хийсэн multi-coin нэг хөрөнгө оруулалт хийсэн гэдэг ийм зооснууд айгүй байдаг байсан бол нөхцөл байдал ерөнхийдөө энэ bull market айгүй ондоо болж байгаа. Яг тэгэхээр уналтан дээр чинь 14 бүр 8 $9 хүртэл унчаад тэрнээсээ сэргээд $200 хүртэл ерөнхийдөө өсөд айгүй гайхалтай өсөлтийг үзүүлээд Solana маань энэ удаа бол өмнө оролцож чадаагүй байсан хүмүүс бүгдээрэнд нь айгүй бага ханш дээр ерөнхийдөө олцох боломжийг өгөөд тэгээд цаашлаад ерөнхийдөө технологи болон инновацаараа зах зээл дээр тэргүүлж явж байгаагаа айгүй өргөж байгаа. Таач нэг хүн бодох шиг.
За оруулсан. Тэр бүр ондоо гадаа. Тэгээд яг Solana дээр сүүлд айгу чухал юм мэдээлэл гарсан. Тэгээд энэ хүн мэдээлэл маань юу гэсэн бэ гэхээр ZK compression. Тэгээд ZK compression буюу zero knowledge compression гэж. Compression гэдэг нь юу хэлж байгаа гэхээр ямар нэгэн юмыг одоо ингэж датаг нь багасгаж одоо жижигхэн болгоно гэсэн үг байхгүй. Одоо чи 1 гигабайтын датаг чинь бууруулад магадгүй 100 мегабайт дата болгоод 10 дахин бууруулсан байлаа гэх юм бол тэр маань юу вэ гэхээр компресс хийж гэсэн үг байхгүй. Одоо ямиг ингэж хавчаа жижиглээд одоо чинь нэг тийм савгааг нь бууруулсан гэсэн үг байхгүй. Хамгийн энгийнээр төсөөлөх юм бол ингээд нэг fluffy айгуу том хүнжлийг жишээ нь юм уудан дотор хийж байгаа нэг агаарыг суруулаад нэг амар жижигхэн болгоцсон хөлбөрдөд шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан гэсэн үг. Ямар нэгэн байдлаар ямар нэг юм компресс хийж жижигрүүлсэн гэсэн. За тэгэнгүүт merge ерөнхийдөө бол нэг наас нь гарсан. Тэр маань юу байсан бэ гэхээр Helios Symbag одоо энэ merge ерөнхийдөө бол бий болсон компани. Light юу лээ? Энэ Light Protocol гэдэг төсөлтөд нийлж агаад тэгээд энэ layer 2 хэрэглэх шаардлага байхгүйгээр шууд layer 1 дээрээ датаг ерөнхийдөө бол бууруулаад компресс хийх боломжтой болгосон ийм гисдэг ийм ерөнхийдөө мэдээлэл гаргасан. Мэдээж яг яаж хэрэглэдэг гэдэг нь би одоо бүр ойлгохгүй байгаа ч гэсэн миний ерөнхийдөө бол ойлгож байгаагаар two-way composable токен гаргах боломжтой гэхээр ерөнхийдөө бол одоо Solana-гийн блокчейн дээр байгаа энэ meme coin-ууд болон бусад энэ зооснуудыг тэгээд бусад ерөнхийдөө бол энэ байнгын хэрэглэгдэж байгаа эмэрдэг төслүүд маань ерөнхийдөө бол энэ төрлийн одоо шинээр гарч байгаа primitive гэж ярьдаг энэ технологиг хэрэглэх боломжтой болчихоо. Тэгээд Solana дээр нэг ерөнхийдөө бол Solana дээр гол ойлголт маань юу вэ гэхээр нэгт болохоор дата хадгална гэдэг ойлголтоо. Датаг болохоор биднес блокчейн дээр болохоор ерөнхийдөө бол програмын хэл дээр юу гэж ярьдаг вэ? State гэж ярьдаг байхгүй. Нөгөө талдаа болохоор тооцоол буюу одоо ингээд юу гэдэг те тоогоор ярих юм бол одоо чинь 2 дээр 2-ыг нэмэх юм бол 4 гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө бид нар тооцоол хийгээ тоо бодоод гэх гэсэн үг байхгүй. Энийг бид нар англи дээр юу гэж ярьдаг вэ? Competition гэж ярьдаг. Тэгээд Solana-гийн хувьд болохоор state буюу энэ дата хадгалж байгаа хэсэг тооцоол хийж байгаа хэсэг хоёрыг хоёрлангийн ерөнхийдөө бол modular болгоо separated болгоод хуваацсан. Тэгээ ерөнхийдөө бол энэ хүү state буюу одоо дата хадгалахын тулд Solana дээр ерөнхийдөө бол төлбөртэй. Тэгээ тэр төлбөрийг болохоор юу гэж ярьдаг вэ гэхээр түрээсийн зардал буюу rent гэж ярьдаг байхгүй. Тэгээ та бүхэн ингээд ажиллах юм бол одоо чинь Amino хэрэгжилж ийсэн NFT худалдаж авсан байсан ч гэсэн эсвэл Meteor ороод жишээ нь чинэр pool хэрэгжилж ийсэн ч гэсэн яадаг вэ гэхээр бид нар дандаа нэг state rent төлөөд байдаг. Жишээ нь Meteor дээр тэр бол нэлийн өндөр харагдаж чинь 0.5 сол байгаа байхгүй. 0.5 сол гэдэг чинь одоо хэдэн доллар гэхээр ойролцоогоор нэг одоогийн ханшаар нэг $7 хавцаа. Тэгээд $7 ирэхэд бол тэр rent буюу түрээсийн төлбөр төлөөд тэгээд ерөнхийдөө бол өөрийнхөө чинь нөгөө нэг LP буюу одоо мөнгө эвлэлтүүлж байгаа дата блокчейн дээр Solana-гийн блокчейн дээр хадгалсан гэсэн үг байхгүй. Тэгээд энэ хүү төлбөр маань гэдэг буцаагаад авч явдаг. Одоо чинь pool дээр байж байгаа pool-наас эргэж гараад мөнгөө татаж аваад тэгээд эргүүлээд нөгөө нэг brand-д буюу түрээсийн төлсөн байсан мөнгөө эргүүлээд авах боломжтой. Тэгээд нэмж хүн оруулах нь бий байлаа энэ. Линкийг устгах чи. Яран дондор хүмүүс хамтраад очсон. Тэгээд ийм байна. Тэгээд энэ айгу сонирхолтой нэлээд чухал ерөнхийдөө бол апдейт байна уу гэж би бол хувьдаа бол харж байна. Тэгээд цаашдаа төслүүд маань энийг яаж хэрэглэх нь үү гэдгийг бол бас анхаарай. Тэгээд яг Helios хамтарч байгаа гэхээр Helios маань энэ дээр ZK compression RPC endpoint ерөнхийдөө хандуулж байгаа. Тэгээд RPC гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн блокчейн дээр application develop хийж байгаа баг маань блокчейнтэй харилцах шаардлагатай. Одоо чинь нэг хүн үйлчлүүлэгч орж ирээд ямар нэгэн гүйлгээ хийлээ те. Эсвэл ямар нэгэн байдлаар одоо надад хэдэн зоос энийг авъя гэх юм бол тэр гүйлгийг жишээ нь хааш яаж блокчейн руу явуулах уу? Үнэхээр энэ юу гэдэг wallet дотор энэ хүн мөнгөтэй нүг үү нүг гэдэг яаж шалах уу гэдэг. Тэгмүүд блокчейнтэйгээ ерөнхийдөө харьцангуй блокчейнээс дата авахын тулд RPC endpoint гэдэг юмтай холбогддог байхгүй. Тэгэхээр RPC node маань яадаг вэ гэхээр ерөөсөө блокчейнтэй холбоотой датанууд ингээд тарааж идэг тийм. Одоо мэдээд тараадаг юм сувгтай адилхан гэсэн. Нөгөө талд болохоор бид нэр ихэвчлэн нөгөө node гэхээр бид нар юу гэж ярьдаг гэхээр validator node буюу одоо чинь блокчейнийхаа яг нөгөө блокчейнээр блокуудыг барих тэг гүйлгээнүүдийг бүгдээр ингээд наан цаана оруулах блокчейн дээр ерөнхийдөө нөгөө state гэж яриад байгаа. Тэр датан дээр өөрчлөлт хийдэг нодыг хахад бид validator node гэж ярьдаг. Тэгээ RPC endpoint буюу энэ төрлийн үйлчлэг ерөнхийдөө Helios үзүүлдэг. Тэгээд энэ ZK compression API гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ хүү 5200 дахин хямдхан болж байгаа заяа. Дата хадгалахад мөр энэ бол гайхалтай. Тэр юу вэ гэхээр одоо чинь airdrop өгсөн ч байсан гэсэн meme coin гаргасан байсан ч гэсэн Solana айл хэд явуудаас Ethereum болон бусад layer 2-удаас хамаагүй хямдхан бол тэрнээсээ дахиад 5000 дахин хямдхан болох боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр энэ утгаараа бол бүр гайхалтай тийм апдейт болж байна гэж харж байна. Тэгээд
Light protocol ерөнхийдөө бол энийг гаргаж байгаа юм. Тэгээд 10,000 ширхэг одоо жишээ нь шинэ токеныг жишээ нь гаргахад бол Solana-гийн блокчейн дээр $2,600 ерөнхийдөө зардал гардаг бол энэ бол маш хямдхан заяа. Яг тэгэхээр Ethereum дээр жишээ нь ингээд токенууд гаргах юм бол зардлууд айгүй өндөр. Тэгээ өмнөх bull market-аар жишээ нь Ethereum нэлээд завгүй байхад одоо жишээ нь юу гэдэг нэг ширхэг токен гаргаад лонч хийхэд л баг доор хаяж бараг хэд байгаа талаа. Бараг $2,000 мөн $1,500 хүртэл тийм зардалтай байсан үеэс байгаа даа. Тэгэхээр энэ бол 2,600 гэдэг нь байгаараа хямдхан. Тэгсэн чинь тэрийг дахиад 5,200 дахин хямдхан болоод 10,000 токен гаргахад л ерөөс 50 центээс хямдхан болгож байгаа ийм апдейт гаргаж байгаа юм байна. Тэгээд энэтэй холбоотой яг хуу тэрнгүү мэдээлэл уншиж гэдэг юм бол та бүхэн Zika Compression гэдэг вебсайт руу орж байгаа documentation-ыг ерөнхийдөө уншиж болно. Тэгээд яг энэ Solana дээр байгаа PDA гэж юу юм, одоо чинь account гэж юу юм, тэгээд compression маань ерөнхийдөө яаж ажиллаж байгаа гэдэг яг илэрнгүү биш ерөнхийдөө өнгөцгөн тайлбар яг харагдчихлаа. Тэгээд overclock гэдэг нэг төсөл байдаг. Тэгээ overclock гэдэг төслийн хувьд болохоор юу гаргаж байгаа гэхээр Mithril гэдэг одоо шинэ төрлийн node гаргаж байгаа. Тэгээ түрүү бид нэр ярьсан те RPC гэж нэг node байдаг юм байна. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр блокчейнтэй холбоотой датануудыг хүмүүс одоо чинь тарааж өгдөг те. Зүгээр мэдээлэл тараах зорилготой ийм node байдаг бол нөгөө талдаа validator node буюу яг блокчейнийга одоо чинь юу гэдэг бүрэн ажиллагаатай байлгахад яг бүрэн утгаараа оролцдог өөрийнхөө соло одоо чинь стейк хийгээд мөнгөн ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийгээд капиталын зардал гаргаад аяг оролцож байгаа энэ хүү ерөнхийдөө validator тэрийг болохоор бид нар юу гэж ярьдаг гэхээр validator node гэж ярьдаг баггүй. Тэгээд эдгээр болохоор шинэ төрлийн юм light node ерөнхийдөө гаргаж байгаа. Тэгээд энийг бол яг зөвхөн одоо юу гэдэг блокчейн ерөнхийдөө verify хийдэг энэ шинэ төрлийн ерөнхийдөө node гаргаж байгаа юм байна. Тэгээд энэ маань юугаар өрмөцвэ гэхээр төслүүд байна. Заавал одоо чинь юу гэдэг те блок шинээр барихад оролцохгүйгээр зүгээр блокчейнтэйгээ холбоотой мэдээллийг хамгийн хурцтайгаар хамгийн ерөнхийдөө найдвартайгаар байнгын мэдээлэл авах зорилготой ийм ерөнхийдөө нode бий болгож байгаа гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ маань бас ерөнхийдөө Solana дээр үргэлжлүүлэх энэ хүн нөгөө инновацийн үргэлжлэж явж байгааг бас харуулж байгаа. Тэгээд энэ удаагийн bull market-аар бол яхааргүй гайхалтай ерөнхийдөө шинжилгүүд, ерөнхийдөө инновац тэгээд зах зээл дээр гайхалтай шийдлүүд бол ерөөсөө битүү ерөнхийдөө Solana-гийн блокчейнээс гарч ирж байгаа мэдээж тэрний хажуугаар яг нөгөө Aptos, Sui тэгээд юу гэдэг Celestial тэгээд төдөө яригдж байгаа. Гэхдээ яг нөгөө бүрэн утгаараа массыг хамаарсан амар олон сая хүнийг өнөөдөр блокчейн руу авчих ерөнхийдөө бол хамгийн өндөр магадaltaй хамгийн өндөр потенциалтай төсөлд явж байгаа угаасаа Solana байж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол бид нэр биткойнтой холбоотой уналтыг мүлжүүртэй болон дээр бид нэр таамаглаж байгаа 59,000 хүртэлх уналтыг ерөнхийдөө бол бид нар таамаглаж чадсан байхгүй. Тэндээсээ өргөжлүүлээд би бол 40,000 хүртэлх унах болов гэж хэлсэн чинь өргөжлүүлж унаагүй тэндээс өсөөр. Тэгээд буцаад 70 хүртэлх ерөнхийдөө өссөн байгаа. Тэр үед тэгээд буцаад өсөөд ерөнхийдөө нэг 63 64 болж байхдаа ерөнхийдөө бол бидний ойлгосон байх хэрэг за окей 59 ерөнхийдөө 58 маань bottom байсан бол та ягаад тэгэхээр Америкт ерөнхийдөө шинээр гарч ирсэн ETF буюу Exchange Traded Funds те зүгээр хувьцаа худалдаж авч байгаа юм шиг цааталтаа биткойн барьдаг ерөнхийдөө бол энэ фондын хувьцааг худалдаж аваад тэгээ заавал одоо wallet дээр нээхгүйгээр биткойн худалдаж авах арга гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрхүү ETF руу орж ирсэн мөнгө урсгалын угаасаа дундаж ерөнхийдөө бол оролт нь болохоор хэзээрсэн гэхээр 58 59 мянга хавцаа байсан. Тэгээд ерөнхийдөө 58 59 мянган доор ороод тэнд ерөнхийдөө бол одоо юу гэдэг саппорт алдах юм бол бид нар 40 мянгаар ерөнхийдөө унах боломжтой байна гэж хэлсэн бол яг 58 59 дээр ерөнхийдөө бол айгуу сайн хамгаалж чадаад тэгээд тэрнээс доош ороогүй. Тэгээд дараад нь яг хөө мэдээж нөгөө Америкийн хуулийн нөхцөл өөрчлөгдөөд би бол одоо crypto space дээр айгүй bullish болтгоо гэж ерөнхийдөө бол YouTube хийгээд ерөнхийдөө мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд тэрхүү байр суурь маань хийвэрээ. Ерөнхийдөө бол хэр бараг өөрчлөгдөхгүй. Ягаад тэгэхээр энэ маань айгүй тийм том ерөнхийдөө shift буюу өөрчлөлт явж байгаа. Тэгэхээр энэ бол нэг тийм нэг биткойн нэг наан цаа нэг 2-3 мянган долларын хөдөлгөөн дээр ерөнхийдөө бол биш гэсэн. Тэр хүмүүс маань яадаг вэ гэхээр нэг тийм биткойн нэг 3,000 долларын чинь тийм үү те нэг 5%, 10% наан цаа хөдөлгөөнүүдийг аюу байх гэж оролдоод тэр дээр чинь юм болгонд юм салхаа авах гэж оролдоод байдаг. Тэр маань бол тийм амар тийм эрүүл бас зүйл бас биш. Тэгэхээр аль болох бас хөрөнгө оруулалт хийж байгаа урт хугацаагаар хараад явж ивэл айгүй зүгээр. Тэгээд яг хуу мэдээж богино хугацаанд жишээ нэгээд боломжуудыг бид нэг ингэж хайхаж оролцож байгаа маань ч гэсэн нэг талаас гоё. Гэхдээ тэр маань хизээж арилжааны чинь яг үнцгий стратеги бол байж болтгоо. За тэгээд энэ яриаг ишин болгоод энэ удаагийн 2024 он маань 2023 оноос юугаар ялгаатай байгаа гэхээр крипто төслүүд маань үргэлжлүүлээд айгүй хэмжээний ерөнхийдөө санхүүжилт болохож эхлэв. Тэгээд энэ дээр яг хуу саяны нөгөө нэг юм маркет жоохон choppy байгаад юус өсчихгүй. Тэгээд биткойн Ethereum 2 болохоор нэг унжихгүй, нэг өсчихгүй. Тэгээд нэг юм баг зэргийн уналттай тэгээд нэг юм хүмүүсийг ерөнхийдөө бол нэг гаргасан байдалтай те нэг 10x 20x-ийн leverage-тэй усуудыг бол нэг хөөхний одоо чинь юу гэдэг те жижиг гаргаад
Altcoin дээр болохоор айгүй унаад те бид нар чинь Arbitrum ARB дээр чинь бодож байсан бол ARB чинь нэлээд унаад бусад нэг жишээ нь юу гэмээр Wormhole-ийн W гэдэг жишээ нь токен энэ төр нэлээд унаад тэгээд энэ дээр яг яагаад унаад байна гэдэг дээр бид нар тэр нэг онд байгаагүй зүгээр яг би Twitter дээр нэг залууга ондыг ерөөдөө ярьсан те криптотой холбоотой hedge fund ажлуудад хөрөнгө оруулалт хийдэг залуу одоо нэг funding round явж байгаа учраас зөндөө олон төслүүд мөнгө босгож байгаа учраас эргүүлээд нөгөө нэг хөрөнгө оруулалтын сангууд маань хөрөнгө оруулагч нар руугаа эргүүлээд нөгөө ашигтай байдлаар ерөөдөө харагдахын тулд ашигтай авч ийна. Тэгээд ерөөдөө шинээр мөнгө босгож ийна гэдэг иймэрхүү мэдээлэлүүд гарсан. Тэгээд яхаа харахгүй 2024 онд зөндөө олон шинэ төслүүд үнэхээр угаасаа санхүүжилт авж байгаа. Үний юм. Тэгэхээр санхүүжилт авч ийна гэдэг чинь үгүй гэхээр нөгөө фандууд минь хөрөнгө оруулалт хийгээд байна гэсэн. Тэгэхээр 2023 онд Series A гэдэг маань юу вэ гэхээр ерөөдөө бол төсөл байна бүтээгдэхүүнээ бариад одоо бүтээгдэхүүн ерөнхийдөө зах зээл дээр гаргаад илүү олон хүнд ерөнхийдөө таниулахад бэлэн болсон үедээ босоодаг ерөнхийдөө босол гэсэн үг байна. Тэгээд энэхүү босол маань болохоор 2023 онд 94 удаагийн мөнгө босолд яваад тэгээд дунджаар бол 17 сая доллар босгосон бол одоогийн байдлаар бид 2024 оны дөнгөж хавтаа орж байгаа 61 удаагийн ерөнхийдөө Series A ерөнхийдөө round буюу одоо мөнгө босголт явагдсан. Тэгээд дундаж ерөнхийдөө мөнгө босголт байна 29 сая буюу 17 саяас нэлийн өндөр байгаа ерөнхийдөө хатсан. Тэгээд дээрээс мөнгө босголтын дээр бас нэлээд ажиглагдж байгаа юм маань юу вэ гэхээр хөрөнгө оруулалтын сангууд солоно дээр байгаа төслүүдээр ерөнхийдөө санхүүжилт хийх сонирхол бас илүү өндөр байна гэдэг иймэрхүү ерөнхийдөө бас sentiment ерөнхийдөө бол ийм чиг хандлага бас ажиглагдсан юм байна. Тэгээд ямар төрлийн төслүүд илүү их мөнгө босгоод байна гэдэг харсан чинь хамгийн их мөнгө босгож байгаа хэсэг маань болохоор юу вэ гэхээр infrastructure буюу ерөнхийдөө дэд бүтцтэй холбоотой хөрөнгө оруулалтууд айгүйх босгож байгаа юм байна. Тэгээд мэдээж DeFi, тэгээд gaming, тэгээд Web3 гэдэг ерөнхийдөө хөрөнгө оруулалтууд маань ерөнхийдөө босоод явж байгаа юм байгаа байна. Тэгээд энэ жил ерөнхийдөө бол хамгийн их мөнгө босгож байгаа stage буюу одоо мөнгө босголт маань олон хөлбөр явж байгаа тийм одоо чинь нэг seed round, тэгээд A round, B round whatever. Тэгээд явдаг бол одоо Series A буюу яг зах зээл дээр гарч ирээд одоо токеноо гаргахад ерөнхийдөө бэлэн болоод бүтээгдэхүүнээ нийтэд ерөнхийдөө ил болгоход бэлэн болж байгаа энэ хүү төслүүдийн маань мөнгө босгол байна айгүйх байна гэдгийг харах юм бол тэгээд энэ оны төгсгөл рүү ер нь бид нэлээд олон төслүүд ерөнхийдөө доохнуудаа гаргаад зах зээл дээр ер нь бол нэлээд маркетинг болон зах зээл дээр криптотой холбоотой хайп маань илүү өндөр болж магадгүй юм шиг бас санагдлаа. Тэгээд сая ихний бид хоёр Остон яваад тэгээд сая бас би ингээд Сиэтл руу явхад бас ер нь бол энэ өвлөөс хойш ажиглагдж байгаа юм маань 2024 онд буцаад ерөнхийдөө криптотой холбоотой маркетингууд маань ерөнхийдөө өмнөхөө бодвол нэлээд ерөнхийдөө сэргээж явж байгаа харагдаж байгаа. Тэгээд крипто дээр булш байгаа шалтгаан маань макрогоос үл хамааран ерөнхийдөө бол одоо юу хийм эдийн засгийн хямрал энэ төр болох магадлал байгаа ч гэсэн зүгээр ерөнхий яг нөгөө хуулийн орчин тэгээд макро орчин тэгээд дээрээс нь ерөнхийдөө бол крипто руу эргүүлээд ерөнхийдөө мөнгө орж ирэх ерөнхийдөө нөгөө нэг Rails гэж ярьдаг. Тэгээд мөнгө орж ирэх боломжууд сувгууд илүү олон болох учраас би булш байгаа гэж ерөнхийдөө бол том зургаар нь ойлгож байна. Тэгэхээр булш хിവэрэ гэхдээ богино хугацаанд байгаа савлгаануудыг бид нэр бүгдийг ерөнхийдөө байх шаардлагагүй. Гэхдээ бид бүгдээрээ таамаглах гэж оролдоно. Тэгээд мөчөртөө болон ерөнхийдөө дагж байгаа улсууд маань энэ дээр бол өргөжлөлт мэдээлэл авнаа. Тэгээд саяны 7 хоног мөнгө босгосон төслүүдээс нэг сонирхолтой төсөл маань юу байсан бэ гэхээр Sonic гэдэг төсөл. Тэгээд энэ Sonic гэдэг төсөл маань Phantom Sonic болон хөлбөрөөс хондоо энэ болохоор Solana дээр гарч ирж байгаа шинэ төсөл. Тэгээд энэ хөө төсөл маань 12 сая доллар босгосон байна. Тэгээд энэ Sonic гэдэг төсөл маань юугаар ондоо вэ гэхээр Solana-гийн блокчейн дээр тоглоомын төслүүдийг ерөнхийдөө гарч ирэх боломжийг олгож байгаа. Тэгээд энэ маань яаж байгаа гэхээр Solana дээр шинэ төрлийн ерөнхийдөө тренд гарч ирж байгааг бид нэр ажиллаж байна. Тэгээд таад ажилласан бол бид нэр Grass гэдэг төслийн одоо чинь юу гэдэг аппликейшнийг суулгаад extension дээрээ суулгаад artificial intelligence буюу хиймэл оюун ухааныг хөгжүүлэх шаардлагатай датануудыг ингээд script хийдэг төсөл чинь хэрэглээдсэн шүү дээ. Тэгээд airdrop авах магадгүй. Угаасаа airdrop өгөх нь угаасаа ямар ч юм тодорхой гэхдээ хэдэн доллар авах бол хэдүүлээ мэдэхгүй бид нар нэлийн дээр үеэс хойш ерөнхийдөө ярьсан. Тэгээд тэр төсөл жишээ нь юу зарласан бэ гэхээр layer 2 жишээ нь болно буюу Solana дээр бид нар layer 2 барина гэдэг бол юм зарласан. Дээрээс нь drifting багийнхан бас юу ярьж ирсэн бэ гэхээр бид нэр layer 2 ерөнхийдөө барьж магадгүй энэ дээр ерөнхийдөө судалгаа хийж байгаа. Тэгэхээр бүрэн шийдэг мэдээллүүдийг бас өгч ирсэн тийм. Zeta бол айл хэдийн layer 2 барихаар айл хэдийн шийдчихэд ерөнхийдөө бол одоо layer 2 бид нар болно гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл энэхүү төсөл маань бас Solana-гийн ерөнхийдөө layer 2 болгож байгаа. Тэгээд энэхүү layer 2-ын технологи нь одоо юугаараа илүү бас юм өргөмж санагдсан бэ гэхээр зүгээр нэг юм тусдаа одоо чинь юу гэдэг Arbitrum Optimism гэдэг шиг тусдаа chain байхаас илүү тэгээд тусдаа гэдэг нь ямар утгаараа гэхээр яг Ethereum-тэйгээ сайн ерөөсөө яригдчих чаддгүй тийм chain байхаас илүү тэгэхээр эргүүлээд ерөнхийдөө Solana дээр байгаа тусад одоо тийм програм болон токенууд дээр харилцах боломжтой.
Үсээрний нөгөө коцолтын тусдаа явдаг ийм chain ерөнхийдөө байрна гэж яриад байгаа юм. Тэгээд яг энэ дээр болохоор нэг horizontal scaling solution гэж өөрсдөө яриад байгаа байхгүй. Тэгээд мэдээж технологийн шийдвүүд нь яаж явах юм байгаа бүү мэд. Тэгээд ерөнхий бол яг вебсайтн дээр байгаа тайлбаруудыг бол ингээд унших юм болно. Иймэрхүү тайлбарт орж ирж байгаа. Тэгээд hypergrid гэдэг нэг ийм framework гаргаж ирээд энэ hypergrid гэдэг framework маань ерөнхийдөө бол яг хэрэг тоглоомын төслүүд маань айгүй хурцтай ерөнхийдөө энэ Sonic гэдэг chain-ийг хэрэглээд тэгснээр давхар ерөнхийдөө Solana-тай харилцах боломжтой энэ chain байна гэдэг нэг ийм тайлбарыг оруулсан байгаа. Тэгээд өөр нэг сонирхолтой юм юу вэ гэхээр Ethereum ecosystem дээр тоглоомын төслүүд гаргана гэдэг айгүй хөрөнгө оруулалт явсан. Тэгээд Ethereum маань өөрөө нөгөө нэг тооцооллын environment маань өөрөө юу гэж явдаг вэ гэхээр EVM буюу Ethereum Virtual Machine гэж үгтэй байдаг. Бидний энийг айгүй их ярьж сууж байгаа гарахтаа сонсон баг. Тэгэхээр EVM дээр ингээ код бичсэн, айгүй хөрөнгө оруулалт зарцуулсан, айгүй их ингээ цаг хугацаа тэгээд capital зарцуулсан тэр тоглоом байлаа гэдэг юм бол тэр тоглоомыг заавал яах вэ гэхээр Solana дээр ажилладаг болохын тулд шинээр одоо чинь Rust ашиглаад код бичих шаардлагагүйгээр зүгээр шууд EVM код маань өөрөө шууд дахиад энэ хүү Sonic chain дээр ажилладаг болж байгаа юм. Тэгээд яг энэ дээр яаж байгаа гэхээр энэ virtual machine-ыг дахиад энэ өөр одоо чинь юу гэдэг те virtual machine дээр ажил болгодог ерөнхийдөө бол энэ технологиос гарсан байна. Тэгээд энэ бол бүр бодох юм бол энэ амар хэцүү заяа. Тэгээд энэ хүү хэцүү ажлыг ерөнхийдөө бол эдгээр хийх юм байна гэдэг маань нэлээд impressive ажил болсон бол харагдлаа. Тэгээд ямар тахтаад өөрчөө явчихлаа. Тэгэхээр зах зээл дээр ерөнхийдөө бол ийм шинэ тренд гарч ирээд байна. Тэгэхээр бид нар юу харж байгаа гэхээр за нэгт угаасаа Solana дээр бид нар янз бүрийн инновац явж байгааг харж байна. Solana дээр бид layer 2 гарч байгааг харж байна. Тэгэхээр бас шинэ төрлийн chain-ууд маань гарч ирэхтэй multi VM буюу олон төрлийн virtual machine-ыг хэрэгтэй support хийдэг болж ирсэн. Тэгээд бид нар Arbitrum технологид бид нар Axelis гэдэг технологиг ярьж байсан. Тэгээд Axelis-тай холбоотой ерөнхийдөө технологийн шийдвэр үнэхээр мундаг баг. Тэгтээ Arbitrum-ийн ханш ягаад муугаад байгаа гэвэл tokenomics буюу ерөнхийдөө токентэй холбоотой хэрэглээ янз бүрийн юмнууд айгүй батлаа. Тэгээд айгүй хуу токен тааж идэг инээд тэр асуудал байгаа байхгүй. Гэхдээ ямар ч байсан Arbitrum ерөнхийдөө хоёр одоо virtual machine-ыг ерөнхийдөө одоо support хийж байгаа нь айгүй тийм гайхалтай шийдэл байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр төрлийн шийдэл маань одоо яаж байгаа гэхээр Solana дээр Sonic гэдэг төсвөд амжаад орж ирж байна. Тэгэхээр энэ нэлээд сонирхолтой төсөл байх юм болоо гэж бас санагдлаа. Тэгээд бас 17 сая долларыг энэ Renzo гэдэг төсөл босгосон байна. Тэгээд яг энэ Renzo гэдэг төслийн хувьд болохоор дахиад restaking-тэй холбоотой төсөл. Тэгээд restaking гэдэг маань stake хийсэн төслийг дахиад stake хийж байгаа. Тэгээд нэг бодлын толгойр мерч юм шиг балаач юм шиг ямар ч гэсэн тэгээд Ethereum дээр нэг иймэрхүү юмнууд болоод байгаа. Яг нь надад Renzo маань 17 сая доллар босгосон төсөл маань юугаараа сонирхолтой санагдсан. Тэгэхээр Velodrome дээр бас юм кампань явуулж. Тэгээд Velodrome гэдэг энэ хөө exchange дээр бид нар буулж байгаа. Тэгээд Velodrome дээр яадаг вэ гэхээр зоос нэгээд авчаад хадгалаад байгаа усуд байсан. Надраас хүмүүс бичээдсэн. Энэ болохоор нөгөө айгүй өндөр инфляцнтэй reward өндөртэй зоос учраас энэ зоосыг жишээ нь үнэхээр худалдаж авч хөрөнгө оруулалт хийж байгаа бол энийг заавал ямар нэгэн байдлаар farm хийгээд stake хийх шаардлагатай. Stake хийхгүй farm хийхгүй бол таалтаа нөгөө инфляцн дээр ерөнхийдөө бол боломжуудаа алдчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр ханш маань өөрөө өсөхгүй унахчгүй зүгээр хэвийн хэмжээгээр нэг хэдэн сар явуулаа гэхэд ерөнхийдөө нөгөө урамшуулаараа нэлээд ашиглах боломжтой төсөл учраас Velo дээр чинь хөрөнгө оруулалт хийж байгаа усуд байх юм. Тэтгэл рүү илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж сануулж байна. Тэгээд Solana дээр би сүүлд newsletter дээр бас оруулсан. Миний бодлоор ерөнхийдөө бол одоо худалдаж авахд нэлээд тохиромжтой байгаа төслийг би Camino гэж бодож байна. Тэгээд энэ дээр дахиад нэг ажиглалтаа ярих юм бол юм. Ethereum дээр илүү нэг modular гэдэг ерөнхийдөө бол ийм философитойгоор дахиад нөгөө төсөл маань ингээд явчингууд юу болж Ethereum дээр амар олон тийм layer 2-од гарсан. Одоо Arbitrum, Optimism, Linea, zk-sync сая зүйлд одоо жишээ нь зоосон гарсан. Тэгээд өөрчөө бол Stark гэдэг мангар олон бүгдээр ингээд зоосон. Тэгээд эдгээр чи бүгдээрээ одоо сайхан ерөнхийдөө бол airdrop-ууд нь орж ирээд ингээд зооснууд нь гараад байгаа шүү дээ. Тэгээд юу болж байна гэхээр одоо чинь бид нэр ингээд Arbitrum хэрэглэх тухтай байлаа гэж бодох юм бол Arbitrum ингээд Ethereum layer 2 гэж яригадаад байгаа. Гүйлгийг болохоор ETH гэдэг зоосоор төлдөг. Гэхдээ яг хөрөнгө оруулалт хийгээд чинь зоос авъя гэдэг юм бол би Arbig авах хэрэгтэй юм уу, ETH авах хэрэгтэй юм уу гэдэг нэг юм дунд нь эргэлдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр надад бол энэ маань шийдэл талаасаа нэгт толгой өргмээр, хоёрт болохоор community буюу хүмүүсээ хувааж байгаа. Гуравт болохоор яг үнэндээ бол хүн бол шууд ETH авахаас илүү тэгэхээр би Arbitrum дуртай юм чинь би зүгээр Arb гэдэг зоос нь авъя. Би Optimism дуртай юм чинь би OP гэдэг зоос нь авъя гэдэг тийм сонголт хийхэд хүргээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм ч болохоор энэ удаагийн bull market миний болохоор ETH all time high эвдэж чадахгүй байгаа. Сая бол 3000-аас 3800, 3900 болтол өсдөг өсөлт бол ETF-тэй холбоотой өссөн шүү дээ. Тэгээд ерөнхийдөө би 4000-аас эхлүүлээд ерөнхийдөө бол
жоох унах баха хэдий ETF маань сайн үйлс гэсэн ерөөдөө унах баха гэдээ ярьжсэн. Тэгээ яхаар боётмент тэндээс ерөөдөө бол 3900 эдээс ерөөдөө бол уналтууд орж ирсэн. Тэгээд ETH маань ингээ олон хуваагдаад ийм ойлгомжгүй ингээд ийм олон чейнтэй болчингууд ямар асуудал гарч байгаа вэ гэхээр олон төслүүд рүү төслүүдийн бүгдээрийн нэг доор ийм дунд нь ингээд бадцсан ингээд багцлцсан төслүүд ерөнхийдөө бол popular байдаг байсан бол popular байхаа болцсон. Тэрийг юунаас харж байгаа гэхээр бид нэг онинчээс харж байна. Гэтэл нөгөө талдаа Solana маань өөрөө integrated буюу бүх ерөнхийдөө төслүүд маань бүгдээрээ яг Solana дээр байдаг тийм. Нэгсэндээ Ethereum-ыг бид нар юу гэж харж болох вэ гэхээр хоорондоо зүгээр ингээд нэг юм гүүрээр ч юм уу холбогдсон баахан юм олон арал байгаа гэж үзэх юм бол бид нэр Solana-г болохоор зүгээр нэг том ингээд цул арал гэж үзэх байхгүй. Тэгэхээр тэр цул арал дээр бүгдээрээ бөөгнөрөд хоорондоо бүгдээрээ эдэнцгийн харилцаанд ороод ингээд байж нэ гэж харж байна. Тэгэнгүүт Jupiter маань амар өндөр үнэлгээтэй, амар амжилттай юм төсөл байгаа. Тэгээд нэг талаасаа Jupiter маань өөрөө нэг тийм нэг төрлийн wrapper төсөл гэж хэлж байна. Wrap гэдэг нь юу гэсэн үг вэ? Ямар нэг юм ороох боох гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд амар олон төслүүдийг ингээд хамруулад ингээд орооч юм шиг юм төсөл байгаа байхгүй. Тэгээд Jupiter маань өөрөө ерөнхийдөө бол одоо чинь юу гэдэг LP цуглуулад өөрөө одоо чинь юу гэдэг токенуудыг launch хийдэг төсөл биш. Цааталт нь ерөнхийдөө бол гол exchange хэрэглэгдэж байгаа exchange-ууд маань юу байдаг вэ гэхээр Orca, тэгээд Braydium, тэгээд гурав талаас сүүлд гарч ирсэн Meteora гэдэг ерөнхийдөө энэхүү гурван текстийг бол хэрэглэдэг. Тэгээд Open Book тэгээд одоо шинээр гарч ирж байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бол энэ гуравыг Solana дээр хамгийн гол ерөнхийдөө бол одоо liquidity-нүүд явж байгаа. Тэгэнгүүт бид нар чинь арилжаа хийхдээ хизээч одоо юу вэ гэхээр Orca руу орж бид нар арилжаа хийхээ болсон. Хизээч Radium орж байгаа чинь swap гэдэг хэсэг дээр дарахаа болсон. Хизээч Meteora орж байгаа жишээ нь swap гэдэг хэсэг дээр дарахгүй дандаа арилжаанууд яаж яваад байгаа гэхээр Jupiter хэрэгжилж яваад байгаа байхгүй. Phantom гэдэг wallet-ын дотор чинь гүйлгээ хийлээ гэдэг. Тэнгүүд яг үүндээ бол Phantom чинь өөрөө нөгөө Jupiter-ийн API хэрэгжилдэг учраас бид нэр ерөөсөө Jupiter-ийг хэрэглээд байгаа гэсэн. Тэгэхээр хэрэглэгчид орж ирээд цааталт нь ямар төсөл байгаа нь үл хамааран хамгийн түрүүнд ерөнхийдөө хэрэглэх дуртай интерфейс буюу тэр үйлчлэгээнүүдийг санал болгож байгаа тэр вебсайт тэр үйлчлэгээ маань өөр айгүй үнцэнтэй болоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэхүү ажиглалт маань одоо Solana дээр илүү боломжтой, Solana дээр илүү ажиглагдаад байна гэсэн. Тэгэнгүүт Caminog одоо чинь хамгийн энгийнээр тайлбарлах юм бол Solana дээр DeFi hub буюу DeFi-тай холбоотой бүх төрлийн одоо сервис үйлчлэгээнүүдийг нэг дор өгөх зорилготой юм төсөл байна харж болох байхгүй. Ороод мөнгө зээлж болно. Одоо чинь юу гэдэг өөрийнхөө мөнгөө чинь Camino дээр хадгалаад тэрнээс хүүгийн орлого авч болно. Эсвэл Solana-гоо зарахгүйгээр одоо чинь цаана $10,000 Solana байгаа. Гэхдээ би Solana-гоо зармааргүй байна. Надад ойрхон $3,000 хэрэгтэй байна гэдэг юм бол яг хоёр Camino орж байгаа $10,000 Solana-г бэлтээлээд $3,000 чинь зээл авч болно. Тэгэхээр иймэрдүү боломжуудыг ерөнхийдөө санал болгож байгаа төсөл маань болохоор юу байгаа даа гэхээр энэхүү Camino гэдэг төсөл байгаа даа. За тэр Camino дээр яг сүүлд Chris одоо чинь энэ data node дээр нь нэлээ одоо чинь wow гэдэг бичсэн байгаа байхгүй. Over the last 90 days буюу сүүлийн 90 хоног Camino маань 274 тэрбумын зээл өгсөн байна. Тэгээд 50,000 хүн чинь зээлийг авсан байна. Тэгээд энэ бол powerhouse in the making буюу дараагийн одоо тий асар том төсөлийн бий болж байгаа биш үү гэдэг иймэрдүү мэдээлэл гаргасан. Тэгээд яг Camino-гийн жишээ нь доосных нь гарч ирснээс хойш ханшиг гарах юм бол airdrop орж ирээд хүмүүс мэдээ ашиг аваад унаад тэгээд одоогийн байдлаар бол нэлээд докторчиж эхэлж байгаа sideways явж эхэлж байгаа хэрэгэд бол харагдаж байгаа. Тэгээд энэ дээр бол би бол bottom байх магадлал нэлээд өндөртэй гэж үздэг. Гэхдээ үгүйч гэж болно. Тэгээд миний хувьд бас энэ бол эрсдэл гаргаад одоогийн байдлаар худалдаа авалтаа хийж эхлэхэд тохиромжтой ханшин болов гэж бодож байна. Тэгээд яг вебинар дээр цаг гаргаад тэгээд энэ вебинарыг үзэж байгаа хүмүүсээ ерөнхийдөө би хүндлээд заавал нэг ямар нэгэн байдлаар арилжааны шинэ ID гаргах туфта. Тэгээд дараагийн 100x боломжийг би хаанаас ерөнхийдөө олно гэж хэлж байгаа. Тэгэхээр би бас Solana-гийн блокчейн дээр олно гэж хэлж байгаа. Тэгэхээр сүүлд бол би вебинар юун дээр мөчөртэй болгоны харин чатан дээр ярьж байсан. Тэгээд Meteora гэдэг төслийг бол би ерөнхийдөө нэлээд чухал төсөл болох болов гэж бодож байна. Дээрээс нь би Solana-гийн блокчейн дээр NFT space маань ерөнхийдөө бол бүр нийт блокчейн space дээр ерөнхийдөө бол яг Solana-гийн NFT болов илүү ноёлоод энэ дээр бүр ингээд хэрэглүүлж явах болов гэдэг ийм хүлээлттэй ерөнхийдөө байгаа. Тэгээд яг Solana дээр байгаа мундаг NFT төслүүдийг олоод одооноос худалдаж авч хийж явах юм бол би бол аюул том боломж байна гэж харж байгаа. За Tiplink гэдэг юм нэг төсөл гарсан. Тэгээд Tiplink official гэдэг энэ хөө тэгэртэй энэхүү Twitter-ын та бүхэн ороод ерөнхийдөө бол мэдээлүүд нь ороод хавч болсон. Тэгээд энэ маань юугаар айгуу тийм өргөнц гэхээр бид нар интернет рүү ороод ямар нэгэн вебсайтыг хэрэглэхээр яадаг гэхээр ихэвчлэн нөгөө нэг Google email-ийг ашиглаад ерөнхийдөө авчдаг. Тэгээд орчин үед бол яаж байгаа гэхээр зарим вебсайт руу орохдоо заавал нөгөө username password-ийг зохиох шаардлага байхгүйгээр зүгээр Google-ийнхаа нөгөө нэг sign in-ийг хэрэглэж байгаа боломжтой болсон. Тэгээд тэнгэр л ерөнхийдөө sign on гэж ярьдаг. Тэгэхээр яг тийм төрлийн нөгөө нэг
flow буюу одоо хэрэглээний ерөнхийдөө бол дэс дараалалтайгаар блокчейн дэх төслүүдийг шууд хэрэглэх боломжтой болж байгаа. Тэгэхээр юу гэхээр Google email чинь одоо зүгээр солоно хэрэгжилж болдог юу болсон. Wallet болж хувирж байна гэсэн. Тэгээд өөр нэг бүр гайхалтай юм юу вэ гэхээр хүссэн хүн рүүгээ зүгээр танд имэйл нь байхад stable coin-оор шууд мөнгө илгээх боломжтой. Одоо чинь юу гэдэг миний Ink Mandlet multiverse.com гэдэг имэйл рүү жишээ нь зүгээр л зоос явуулж болно гэсэн. Тэгээд заавал одоо найз руугаа ярил тэ чи одоо Phantom Wallet суулгаад байгаа гэж. Тэгээд над руу найз усаа явуулна. Нөгөө найз усны энэ тэгээд баахан толгой хэсгийг болох шаардлага байхгүйгээр зүгээр шууд имэйл нь байхад тэр хүн рүү мөнгө явуулах боломжтой болж гисэн. Тэгээд энэ хүү төрлийн технологийн шийдлүүд болсон энэ төрлийн төвчлүүдийг ерөнхийдөө юу гэж ярьдаг вэ гэхээр abstraction гэж ярьдаг. Тэгээд тэрэн дотор нэг юу гэж ярьдаг гэхээр account abstraction гэж ерөнхийдөө ярьдаг. Тэгээд ягаад гэвэл яг блокчейн дээр account гэдэг зүйл маань яг юу хэлдэг вэ гэхээр private key, public key, тэгээд public key дотор ерөнхийдөө мөнгө авна, private key чинь болохоор гүйлгэх чинь 100 тэгээд иймэрхүү ойлголт байдаг. Энийг заавал нөгөө нэг жирийн хүнд заавал нэг тайлбарлах шаардлага байхгүй. Заавал нөгөө блокчейн дээр байгаа API хэрэглэхийн тулд заавал блокчейний тодорхой хэмжээний анхан шатны мэдлэгтэй байж хэрэглэн гэдэг юмгууд тэрнээс болоод амар олон сая хүн хэрэглэж чаддаг. Тэгэхээр иймэрхүү ерөнхийдөө бол хаалтуудыг цаад дотооруудыг ерөнхийдөө бол илүү бага болгож байгаа ийм ерөнхийдөө бол технологийн шийдэл маань гарч иж байна гэсэн үг байна. За дараагийн нэг сонирхолтой төсөл Azure гэдэг энэ төсөл. Тэгээд Azure гэдэг төслийн хувьд болохоор та бүхэн ингээд харах юм бол энэ Azure-г аль хэдийн хэрэглээд ийм олон ерөнхийдөө төсөлд бол гарцсан. Тэгээд энэ хөө төсөл маань ямар төрлийн төсөл вэ гэхээр prediction market ерөнхийдөө бол бий болгож болдог. Ийм infrastructure буюу дэд бүтцийг ерөнхийдөө бол санд болгодог ийм төсөл байгаа. Тэгээд prediction market гэдгийг мэдгүй хүмүүс байх юм бол ерөнхийдөө бол одоо бооцоо тавьдаг market гэсэн. Тэгээд энэ удаагийн сонгуулиуд чинь хин ялах вэ? Trump ялах уу, Biden ялах уу, тий? Монголд одоо чинь сонгуулиар юу гэдэг дараагийн ерөнхийлөгчийн сонгуулиар хин ялах вэ? Ардсан намаас хэдэн хүн сонгох вэ? Ардын намаас хэдэн хүн сонгох вэ гэдэг дээр одоо чинь бооцоо тавьж болдог тийм вебсайт хийя гэх юм бол одоо бүх кодыг жишээ нь ямар ч scratch-наас нь бичих шаардлага байхгүйгээр одоо Монгол залуучууд 3-4 залуучууд нийлж байгаа л зүгээр шууд одоо энэ тийм төрлийн вебсайтыг хийгээд үйлчлэгчдийг гаргах боломжтой болж байна гэсэн санаа авахгүй. Тэгээд энэ бас нэлээд сонирхолтой төсөл юм шиг санагдлаа. Тэгээд Azure гэдэг нэг хэд бол зоостой би нэг бол худалдаж аваагүй. Тэгээд одоогийн байдлаар туулдаг Azure market cap нь 86 саяын байгаа төсөл байгаа юм байна. Тэгээд өөрийн чи ерөнхийдөө юу гэдэг тийм танаа сэтгэл чинь эзэн хаан бол энэ төслийг бас өргөжлүүлэн та бүхэн судлаад бас худалдаа авалтууд хийгээд явах боломжтой. Тэгээд баазрын ерөнхийдөө бол макро area гэдэг юм бол ер нь бид нэгдлийн мөлжөртэй болгон дээр илүү макротой холбоотой датанууд би илүү их оруулахыг ер нь бол оролцдог. Ягаад гэхээр би потенциалны орой ерөнхийдөө бол макронуудыг ерөнхийдөө бол хамаад уншаад ерөнхийдөө өөрийнхөө давтаг шинжилгээний баг таталыг юу гэж харж байгаа вэ? Тэр дээр ерөнхийдөө бол анхаарал хандуулаад бол явдаг. Тэгээд яг хуу татал дээр одоо сүүлийн үед яригдж байгаа эрсдэл маань өөрөө юу гэхээр инфляц маань унаад ороод ирчихгүүд хүмүүс юу гэж гайхаж хэлсэн бэ гэхээр эхлээд инфляц унж байгаа маань сайн мэдээ байсан бол хүй энэ инфляц чинь эдийн засаг хүчтэй байгаа болохоор эдийн засаг жоохон саартай болохоор унаад байгаа юм биш үү гэдэг нэг иймэрхүү эрсдлүүд ихэд тэгэхээр би болж хэлсэн. Тэгэхээр яг хуу юу бол recession болчихно гэж хэлэхгээгүй. Гэхдээ recession болох магадлалууд бол айгүй өндөр байгаа юм байна. Тэгэхэд бол recessionтэй холбоотой recession бол аль хэдийн хэлсэн тэгээд зөнд олон шинжилгээнээр ярьж байгаа талаар бид нэр өмнөх вебинаруудаар ярьжсэн. Иймэрхүү асуудлууд маань ерөнхийдөө бол одоо ингээд стил яригдаад ерөнхийдөө бол явж байгаа гэж ойлгож байна. За тэгэнгүүт яг нь зах зээл маань нэлээд ханж байгаа байж магадгүй датануудыг бол бид нар харж байгаа. Тэгээд нэгдүгээр бүхэн дээр бид нар системтэйгээр ерөнхийдөө банк дата байна юу гэхээр бид нар опшн тоохтой датануудыг хараад явдаг. Ягаад системтэйгээр банк дагах чухал вэ гэдэг зах зээлийг судалж байгаа. Одоо чинь юу гэдэг ETF иймэрдүү флоуд орж ирсэн байна. Хүмүүсээс иймэрдүү судалгаа авсан чинь ингэж орсон байна. Ийм мэдээгээр ийм юм ярьсан байна гэдэргээд иймэрдүү байдлаар ерөнхийдөө судалгаанууд тэгээд арилжаад хэвчээд. Ягаад гэвэл дата ямар нэгэн одоо чинь дата мэдээлэл байгаа тэрэн дээр арилжаж байгаа тэрийг давтах боломжтой байх нь айгүй чухал. Сарын өмнө чи тэрийг ашиглаад арилжсан бол тэрийг магадгүй 2 сарын дараа ч гэсэн ашиглаж чаддаг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол давтамжтайгаар ерөнхийдөө бол одоо байнгын өдөр болгон системтэйгээр ерөнхийдөө бол дагдаг бидний датан дээр үндэслээд харуулсад бол яг зах зээлийг шорт гэдэг мэдээлэл бол орж ирэх. Ягаад гэвэл бид нэр зах зээлийн төгсгөлийг дандаа хардаг. Тэгээд зах зээл дээр ерөнхийдөө бол яг хаалт байна ерөнхийдөө буулсан бэвшэн гэдэг бид нэр байнгын ярилцаад явдаг. Тэгээд маркет харт бодож байгаа юм бол харт бодож байна. Тэгээд маркет төгсгөл ерөнхийдөө бол бид нэр сартаг чаттай бичдэг байгаа. Тэгээд яг хуу одоогийн байдлаар бол одоо шууд шорт гэдэг бол мэдээлэл орж ирээгүй. Тэгээд баг зэрэг боломжтой байгаад магадгүй put option чинь баг багаар авч эхлэхэд бол зүгээр байж магадгүй ийм орчин бол бий болчиход байгаа. Тэгээд зүгээр одоо чинь юу гэдэг нь жоохон өнгө нэмэх үүднээс бид ингээд Twitter-ийн дээрээс өөр мэдээллүүдийг олоод ингээд харах юм бол өрхүүдийн ерөнхийдөө бол одоо тийм хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн хэмжээ маань ерөнхийдөө түүхэндх
хамгийн өндөр хэмжээнд ирчлээ. Тэр гэдэг иймэрхүү датанууд бас гараад байна. Тэгээд яг хиймэл оюун ухаантай холбоотой ерөнхийдөө эрэлт ерөнхийдөө үргэлжлүүлэн өндөр байна гэдгийг бид юунаас харж болох вэ гэхээр CoreWeave гэдэг компани маань Core Scientific гэдэг Bitcoin miner компани $2 тэрбум худалдаж авъя гэдэг санал тавьсан байна. Тэгээд ерөнхийдөө бид нар Bitcoin minerтай холбоотой арилжааны ерөнхийдөө боломж олж харж байна гэдэг өмнө ярьжсэн тийм. Тэгээд санд болсон хөрөнгө оруулалтууд ерөнхийдөө бол одоогоор бол ашигтай байгаа. Тэгээд мөдөтэй болон дагдаг хүмүүс байгаад ерөнхийдөө бол ийм их хугацаанд сонирхдаг хүмүүс байх юм бол бид нараас энэ дээр сонирхтой мэдээлэл оруулаад явдаг. Бид нар гинэ би өөрөө оруулах юм гэж биднийгээ тагч маалуудаа. Манай содод ихтэй сүүлд хөрөнгө пост оруулсан байсан. Та бүхэн тэрийг сонирхоод унших юм бол ягаад сансан бүхэн бүтдэг вэ л тийм бас юу оруулсан байсан сонирхоод уншиж болно. Тэгээд CoreWeave руу ерөнхийдөө буцаад ороод харах юм бол хиймэл оюун ухаантай холбоотой шинээр дата центр барих хэрэгтэй маань асар өндөр байна гэх иймэрхүү мэдээлэл гарч ирээд байна. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр дата центруудыг хангалттай хурдан барьж чадахгүй байгаа учраас бүр биткойн майнеруудыг хүртэл ерөнхийдөө худалдаж авах гэдэг юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр найдвартай тогны их үүсвэрт холбогдсон юм дата центрийг ерөнхийдөө худалдаж авах сонирхол, дата центрийг шинээр барих юм ашиг сонирхол маань зах зээлд ирэхгүй гэсэн. Тэгэхээр бид нэр дараагийн ерөнхийдөө хугацаанд бас дагаж болох, харж болох ерөнхийдөө айгүй чухал тренд маань энэ дата центрийг тойрсон энэ хүү тренд юм биш үү гэдэг нэг юм ерөнхийдөө бол ухаарл байгаад байна. Тэгээд энэтэй холбоотой яг дахиад энийг сануулж ярьсан. Тэгээд зах зээл дээр яагаад ерөнхийдөө зах зээл маань унж магадгүй юм бэ гэдэг иймэрхүү бас мэдээлэлээр дахиад нэг сонирхолтой байсан магадгүй юу гэсэн бэ гэхээр Nvidia-гийн founder ерөнхийдөө Jensen Huang маань 31 сая долларын Nvidia-гийн хувьцаа зарсан байна гэдэг мэдээлэл гарсан. Гэхдээ энэ илүү баян хүнд бол 31 сая долларыг яг бол үнэтэй бол юу ч биш. Тэгээд 31 сая доллараар зарсан гэхээр заавал хувьцаагаа их үнэтэй байна гэсэн үг бас биш байхгүй. Энэ хүн магадгүй арноо тий машины цуглуулах авах гэж болно шүү дээ. Эсвэл гоё хаус авах гэж юм уу тий. Тэгэхээр тэр утгаараа бол заавал ингээд зарцсан юм ч унана гэж бол харж болохгүй. 5 дахь хаалтан дээр юу нь 130-ын доор хаагдсан. Тэгээд бид нар option data санах юм бол put vol-ын доор хаагснараа энэхүү хаалт маань ерөнхийдөө бол Nvidia дээр бид байр шотлоо гэдэг мэдээлэл ярьжсэн байгаа да. Тэгээд энэ Bindu Ready гэдэг энэ хүүхэн нэг юм твиттерээс надад энэ айгу сонирхолтой санагдсан. Бид нар өмнө бас энэ твиттер ерөнхийдөө ярьжсэн. Where is Google and why is it so behind? Google has 1,000 more resources, data, and talents than any other startup. At some point, they were hitting 60% of all AI PhDs. Нэгсэндээ хиймэл оюун ухаантай холбоотой бүх одоо тий докторуудын 60% эдгээр ажиллаж ирсэн. Бусад бүх компаниудтай харьцуулах юм бол 1000 дахин их resource одоо тий хүчин чадалтай тий. Тэгээд you would have expected them to be really dominating the LLM rat race. Тэгээд LLM гэдэг нь юу вэ гэхээр large language model буюу одоо бидний ерөнхийдөө багтаал дээр бидний хараад хэрэглээд байгаа нөгөө хиймэл оюун ухааны нэг хөлбөр маань ерөнхийдөө байгаад. Тэгээд бид нар Google дээр ерөнхийдөө бол ярьжсэн. Юу гэхээр бид нар Google руу ороод ерөнхийдөө юм хайх нь айгу багтжээ. Тэгээд миний хувьд бол одоо чинь юу гэдэг дараа утсан дээр ChatGPT-с олгосон. Google-с юм хаймаар санагдаад хэрэглэмээр санагдах юм бол би зүгээр ChatGPT хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхээр яг харахгүй нэг юм хэрэглээний нэг юм өөрчлөлт гарч ирчээд байна. Тэгэхээр энэ large language model space дээр уулын Google-ийн хувьд байшаа те энэ дээр заавал ямар нэгэн байдлаар хоцрохгүй байх нь амар чухал. Ягаад гэхээр Google энэ дээр үнэхээр хоцорчих юм бол Google түүхэнд анх удаага Google-ийг хаан ширээнээс нь буулгаж болох үс ийм том технологийн одоо эргэлт ерөнхийдөө бол зах зээл дээр харагдсан гэсэн. Тэгэхээр та ингээд бодох юм бол ингээд одоо ингээд large language model ингээд зөндөө олон гарчлаа. Одоо заавал одоо тий юу гэдэг Elon Musk заавал Twitter Grok гэж гаргаж яах гэдэг. Заавал эдгээр одоо баахан төслүүд бүгдээрээ ингээд өөрсдийн гэсэн AI шийдлүүдийг гаргаж яах гэдэг ингээд бодох юм бол яг үнэндээ бол нэг бол хоцроод цаг үед одоо чинь түүх болоод тий IBM амар мундаг компани байж байгаа одоо нэг юм сонин арга яс шиг ингээд нэг юм сонин болоод үлдсэн шиг ингээд хоцор эсвэл энэ одоо юу гэдэг тий технологиос хоцрохгүй урд нь алхмаар байвал заавал энэ дээр оролцоосоор арга байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ Nvidia, TSMC, Micron энтергээд Qualcomm энтергээд энэхүү компаниудын хувьд болохоор уулаасаа энэ хиймэл оюун ухаантай холбоотой юмнаас хамгийн их одоо юу гэдэг нь ашиг хонжоо олоод угаасаа ингэж явж байгаа. Яг нэг graphic card-тай холбоотой яг нэг supply chain талдаа ажиллаж байгаа компаниудын хувьд байгаад байгаа бол яг нэг software шийдэл талдаа байгаа компаниудын хувьд болохоор энэ болохоор нөгөө нэг өвхгүй амьдрах уу гэдэг шийдэх ийм асуудал болчиход байгаа. Тийм учраас өнөөдөр яг энэ software space дээр амар том юм хувьсэл ерөнхийдөө бол одоо шинэ давалгаа явах гэдэг юм. Тэгэхээр энэ давалгааг
дагаж ерөнхийдөө бол сэлж чадахгүй бол ерөнхийдөө бол одоо ингээд арчигдаад түүх болоод үлднэ гэдэг нэг ийм ажилт гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд тийм учраас эдгээр бүгдээрээ л ерөөсөө бүр ингээд бүгд дайраад байна гэсэн. Тэгээд энийг юунаас ажиллаж болох вэ гэхээр ерөөсөө Nvidia-гийн шинээр гарч байгаа график картуудыг бүгдийг ерөөсөө хэдэн тэрбумаар нь одоо ингээд захиалаад ерөөсөө ингээд бүгд л дата центр байх гал тий. Майкл Дейл хүртэл одоо твит дээр бичээл Майкл Дейл бид нэр одоо шинэ ингээд хэдэн тэрбум болоод хэдэн тэрбум гэхлээ 20 тэрбум гэхлээ долларын том ингээд facility барьж чинь тий. Тэгээ энүүгээрээ бид нэр Twitter-ийн Elon Musk-ийн Grok AI хөгжүүлнэ гэдэг шинэ investment хийгээ яваад байгаа байхгүй. Тэгээд large language model-ийн яг энтэй холбоотой өрсөлдөөн тэмцэл маань үргэлжлүүлэн ерөөдөө айгу ширүүн байх юм байна. Тиймээс үргэлжлүүлэн ерөөдөө Nvidia болон бусад энэ хөө supply chain-тэй одоо юу гэдэг тэгээ график тойрсон data center тойрсон хүү бизнесүүд маань үргэлжлүүлэн айгу өндөр ашигтай байх юм байна. Тэгээд хин ялагч болох вэ гэдэг маань ер нь бол нэлээд чухал юм байна. Хин ялагч болох вэ гэдэг дээрээс биднес сүүлд ерөөдөө Apple-ийн developer conference дээр юу ажиглагдсан бэ гэхээр Apple-ийн гар утсан дээр яг үйлдвэрлэлийн систем дотор нь хиймэл оюухантай холбоотой одоо ур чадваруудыг нэмснээрээ таны хувийн зураг, дата, календар бүх юм дээр ч үндэслээд энэ дэлхий дээр таны хамгийн сайн найзаас чинь ч илүү ойлгодог хиймэл оюухан туслагч таны гар утсан дотор орох боломжтой байна гэдгийг харуулж байна. За тэгээ эхний байдлаар OpenAI-тай хамтарч та. Тэгэхээр энэ дээрээс юу ажиглагдаж байгаа гэхээр хин энэ хиймэл оюуханы large language model-тай холбоотой өрсөлдөөн дээр ялах вэ гэдгийг баг Apple шийдэж магадгүй санагдах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг иймэрхүү ажилтнууд одоогийн байдлаар явж байна. Тэгээд тааштай бол яах юм мэдэхгүй байна. Тэгээд энэ бол Google болон бусад энэ софтвертай холбоотой хөгжүүлэлтийн компаниуд төрөл нь бол дараагийн одоо юу гэдэг нь 10 жилийн дараа 20 жилийн дараа зах зээл дээр эдгээр үргэлжлүүлэн энэ технологийн мундаг юм байнтууд байж чадахгүй юу гэдгийг бид бас шийдэх юм цаг мөч ирэх юм болов харагдаж байна. Тэгээд яагаад Google гэх яагаад Google-ийн гаргасан сервисүүд Google амар мундаг компани хийсэн юмнууд нь уул амар гоё хийний дандаа ерөөсөө номер 1 байж чаддгүй. Одоо чинь бид нэг Google Meet гэдэг энэ ашиглаад энэ уулзалтыг хийж байгаа. Гэхдээ Google Meet маань Zoom-ийг чинь гүйцэтгэх байхгүй. Zoom бол хамаагүй гоё. Гэхдээ би яагаад Google Meet-ийг хийж байгаа гэхээр Google Meet нөгөө уулаасаа ажлын имэйл авчаар угаас өнгөө дагалдаад ороод ирчихэж байгаа учраас би хэрэглээд байгаа байхгүй. Бусдаар болоод гэсэн яа заяа. Google Drive-ийн жишээ нь Google Sheet жишээ нь Excel-ийг бодвол яа. Тэгээд Google-ийн одоо юу гэдэг нь Android-ийн үйлдвэрлэлийн систем жишээ нь Apple-ийн үйлдвэрлэлийн системийг бодвол яа. Гэх мэтлэн ингээд ийм юмнууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг болохоор юу гэж ярьдаг вэ гэхээр ерөнхийдөө sugar daddy syndrome гэж ярьдаг. Нэг дугаарсаа нөгөө search engine-тэй холбоотой, browser-тэй холбоотой бизнес нь амар successful угаасаа мундаг болохоор нөгөө нэг Google-ийн бий болсон стартапууд маань болохоор яг ингээл нэг амбицтай тий карьер хөөсөн мундаг залуучууд орж ирээд hungry гэж ярьдаг тий айгүй өсөглөн орж ирэл социал дээр ороод бодоо олох чи гэдэг ийм нөгөө нэг би нэр камера хатчих түрүүн ямар талаад ажиг гад амар тийм hungry өсөглөн орж ирэл одоо л ерөөсө бодоо олоход би энэ зах дээр ноёдхон гэдэг нөгөө нэг ийм сэдэлтэйгээр орж уулаасаа хангалттай юу гэдэг те дуусахгүй сайн хөндлөлттэй тэгээд амар тухтай гоё офстэй сайхан те unlimited sandwich тэмдэг яриад идэв те тэгээд тиймэрхүү байдалтай байж байгаа учраас ингээд ерөнхийдөө энэ Google-ийн хоцроод байгаа юм болов гэж бол харагдлаа. Тэгээд Google-ийн ерөнхийдөө дотоод culture буюу соёл маань болохоор энэ мундаг инновацийг бий болгодог соёл маань ерөнхийдөө байхгүй болсон болов нэг юм одоо хардтууд харж байгаа. За тэгсэн чинь OpenAI гэдэг компани гаргасан ChatGPT маань ерөнхийдөө бол зөндөө олон үзүүлэлтээр энэ юуны Cloud гэдэг компани 3.5 сонет гэдэг энэ хөлбөс ерөнхийдөө буурлаа, мяуллаа гэдэг энэ мэдээс гарсан. Тэгээд энэ дөрөвдөд ерөнхийдөө энэ сонет гэдэг хөлбөр маань гарч ирсэн. Тэгээд large language model-тай холбоотой энэ хөрсөлтөө маань нэлээд ширүүсэж байгаа. Тэгээд нэг сонирхолтой мэдээлэл маань юу гэхээр Cloud гэдэг энэ компани цаашдаа Anthropic AI гэдэг компанид нь хамгийн том хөрөнгө оруулагчтай нэг нь хэн байсан гэхээр FTX сайн банк гэсэн. Тэгээд сайн банкны хувьд болохоор яг үндэл өөр хийж нэгтэйгүүл бол Solana тэгээд энэ Anthropic хийсэн хөрөнгө оруулалтаараа аль хэдийн угаасаа өөр хийх шаардлагагүй угаасаа тэрбумт байхаар алгасан байгаа байхгүй. Тэгэхээр 100% нэг тийм тэнэг бач биш. Тэгээд буруу юм хийгээд ёс зүг юм хийсэн дээрээ айг алдсан байна гэдгийг бас эндээс харуулж байгаа. Тэгээд яг энэ компанид Amazon хөрөнгө оруулалт хийсэн, Google хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд энэ large language model-тай холбоотой юм space дээр энэ том технологийн компани зөндөө олон тэрбум долларыг залхах дээрээс бэлэн байна гэдэг нь бид бол харагдаж байгаа. Тэгээд энэ data center барих дээр ерөөсөө халаан болж байгаа. Dell одоо жишээ нь барьж байна, Oracle жишээ нь барьж байгаа. Тэгээд Oracle жишээ нь OpenAI-тэй саяхан хамтраад тэгээд ChatGPT цааталтай Oracle-ийн ерөнхийдөө database-ийг хэрэглэхээр боллоо гэдэг энэ асуун гарсны дараа Oracle жишээ нь хотод нэлээд өссөн тийм. Тэгэхээр ийм л оюухантай холбоотой галзуурал маань ерөнхийдөө нэлээд өргөжлөж явж байгаа гэж харагдаж байгаа. Тэгээд зах зээл маань одоо ч гэсэн эргэлзээд энэ худлаа энэ наад чи хөөс энэ яриад байгаа. Тэгэхээр мэдээж хөөс байх. Гэхдээ бид нэр хөөс хэр удаан үргэлжлэхийг хөөсийг зай хаахыг бид мэдэхгүй.
Тийм болохоор илүүтэйгээр ерөнхийдөө тэрний миний юм гэж амар өндөр өөртөө ихтэй байхаас илүү тэгээд дараахан ерөнхийдөө зах зээл дээр оролцоод айгу зөв юм шиг санагддаг. Тэгээд юун дээр Nvidia гэснээс бид нэр Intel-ийн хувьцаа бас хөрхэн хөдөлж магадгүй санагдаад байгаа. Миний бодлоор 32-ын дээр хаагдаад ерөнхийдөө бол дээш ерөнхийдөө breakout хийх юм бол $40, $50 хүртэл юм гэдэг үсэх боломжтой бас хувьцаа болов гэж хараад байгаа. Тэгээд энэ бас хувьцаа сонирхдаг залуучууд байх юм бол энэ мэдээ бас сонирхолтой санагдах болоо гэж бодож байна. Тэгээд митинг байна айлын 40 гаруй минут үргэлжилсэн байна. Тэгээд би нэг чадхаараа удаан ярих гэж орсон. Гэхдээ удаан яриаггүй байж магадгүй. Тэгээд хитрхи хурдтай ойлгомжгүй юм ярьсан байх юм бол уучлаарай. Тэгээд ямар ч байсан энэхүү вебинар дээр ашиглагдсан зурагнууд, датанууд маань бүгдээрээ ерөнхийдөө мөлжүүртэй болон дээр орж ирж байгаа. Тэгэхээр та бүхэн өгсөн цагтаа ерөнхийдөө ороод линкүүдийг хараад тэгээд мэдээллүүдийг аваад тэн дээр ерөнхийдөө мөлжиж болно. Мөлжүүртэй бол юм чинь та бүхэн бас мөлжих боломжтой. Тэгээд хактуа гэдэг нэртэй мемээр ерөнхийдөө нэрлсэн 20 дахь вебинар маань энэхүү өндөрлөж байна. Тэгээд оролцсон та бүхэндээ баярлалаа. Асуулт байвал авч болж байна. Тэгээд вебинарыг ерөнхийдөө бол нэг цагаас илүү удаагаад димээ гэж бодож байгаа учраас хэдүүлээ 10 минут манайхнаас асуулт байвал авъя. Тэгээд чатан дээр бичиж болно. Заавал нөгөө юу гэх юм voice нэгээд юу явах шаардлага байхгүй. Хүмүүс өөрсдөө хоолой сонсох дургуусаа байх юм байна. Юу юм яа энэ тэр нэг баахан бас нэг ялгаар нэг юунод авсан байхгүй. Хоёр мөсөн чи нэг амар том юм одоо Сан Франциско амар том мэшин юм уу тийм юм дотор бүрэн юу гэдэг Presidio Heights гэдэг амар үнэтэй газар нэг хоёр хүн буус. Тэр хоёр хоорондоо ярьж ирсэн чи криптоны гарууд байж таарад. Юуны байна? Крипто ашигладаг нөхдүүд байж таарад. Тэгээд тэгсэн чинь энэ тэр хоёрын хоорондоо цаар яриад хоорондоо юм яриад явж гарна. Би асуусахгүй та ямар блокчейн дээр юу гэсэн. Энэ хажуу талд сууж байгаа хүүхэн бол биткойн максималист. Би бол ерөнхийдөө Ethereum тэгээд Solana илүү тийм яг уяатан гэж хоёр нэг 30 гаруй жаахан гаруй насны юм. Тэгээд тэгжэна тэг юу болох гэж байна. Чөө одоо энэ ер нь 9 сараас том өсөлтүүд орж ирэх байхаа. Гон би зүгээр асуухгүй. Тэгээд жаахан сонирхолтой маань. Тэгээд уцаар нэг ярьжсэн одоо decentralization юм уу эсвэл blockchain гэсэн тийм нэрээ сонгох гэдэг нь амар том ивент хийх гэж байгаа юм нэ. Энэ Сан Францискод тэгээд нэлээд том хөрөнгө Google-ийн ямар нөхдүүд ирнэ уцаар ярьж байгаа юм би сонсчоод тэрийг асуусан байхгүй. Тэгсэн чинь гарууд нэрэн дээрээ маргалдаад гэсэн. Тэгээд би ямар хүмүүс юм бэ? Тэгээ ямар ч нэлээд нөлөө бүхэл нөхдүүд авсгууллаа. Тэгээд тэр нөгөө Penthouse цугласан тэр юуг нь харсан чи юу вэ? Нөгөө ийм үүдэндээ нөгөө юу юм уу? Малета бүр амар лаглаг гарууд цуглаж байгаа байхгүй. Дандаа л сая амар баян гарууд боллоо та технологи. Тэгэл сараас гараад пампнаас гэдэг нь анд. Тэгээ ер нь бол тийм одооноос ингээд амар олон юм юунууд энд тэнд ингээ уулзалтууд баахан нөгөө криптоны уулзалтууд болж байгаа. Ийм юмнууд одоо зөндөө болж байгаа. Ер нь бэлтгэл ажиллаар хийж байгаа ухааны хэрэглээ. Nice. Тэгэхээр ер нь бол national тэрнээ санал нэгтэй. Ер нь яг их болж ах шиг байлаа шүү. Крипто дээр яг одоо миний бодлоор оролцоход амар тохиромжтой. Тэрийг амар олон хүмүүс ойлгохгүй байна. Ягаад тэгэхээр альтконууд нэлээд унтсан. Яг одоо спотор худалдаж аваад санчтууд дээр оролцоход хамгийн тохиромжтой цаг үе байгаа юм шиг бол надад санагдаад байна. Гэтэ яг миний буруу гэж магадгүй. Би бол гэтээ тэн дээр бол нэлээд ихтэй байгаа. Одоо л яг оролцоод яг гоё ингээд хийгээд явах юм бол бид нарт айгүй тийм гоё тийм үе ихтэй. Яг тэгэхээр саяны нэг авалт хийсэн айгүй гоё яваагүй байхгүй. Яг тийм 2020 онд явсан 21 онд явсан чинь гоё авалт хийсэн бол явах магадгүй хідэж тэгж явахгүй байх. Яг тэгвэл
пандемик үеэр ч нөгөө хүмүүс $1200 чек ин төрөөгөө хүмүүс нөгөө бэлэн мөнгө айгүй ихтэй болсон байсан учраас одоогийн байдлаар бол яг нэг тийм эрсдэлтэй мем coin дээр авах бэлэн мөнгө бол арай бага байгаа шүү. Гэхдээ яг уу арай нэг тийм хүчтэй те нэг бөөндөө ингээд нэг төрж өссөн нэг тийм өсөлт ерөнхийдөө бол орж ирээгүй шүү дээ. Тийм үү өсөлт орж ирэх болов уу гэж найдаж нь бодоод байгаа байхгүй. Тэгээд ер нь яг юу тэгж эн чинь бол тэгээд ойрд өсөхгүй байна гэх нэг жаахан тэгэхгүй гэсэн чинь эн чинь тэгэл яг тэ хамгийн нөгөө patientтэй эн чинь waiting game штэ тий тэгэл чи өөрөө хэр итгэж जैन тэрнээс л одоо тэгэл хамаарна штэ юм штэ хажуунаас нэг би юу крипто ингээд яадаг хүмүүсийн шүүмжилдэг хүмүүс дургу моргу гэх нэг жаахан нэг тийм мөнгөтэй байрыг нэг биткойн авчихсан нэг хөөхөн. Тэгээд нөгөөс нь бол амар мэрэгжлийн нэг хөөхөн байсан. Нилээ тэр ярьж байгаа юм аа. Нэг нь болохоор нэг амар баян л нэг хөөхөн багшгүй. Зүгээр яг нөгөө би зүгээр л өөрөө тааж байгаа шүү дээ. Тэгээд нарийн ширийн мэдээллийг авч чадаагүй тэгэл. Юуны Lightspeed-ийн подкаст дээр хин Multicoin Capital-ийн founder нөгөө нэг Kyle Samani орсон байсан. Тэгээд хизээ гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ Solana бол ерөөсөө Ethereum бүх metric-ээр давна гэж хэллээ. Тэгээд нэгсэндээ бүр зах зээлийн үнэлгээг хэлчихсэн Solana бол Ethereum давна гэж хэлсэн. Тэгээд яг давхаа өрөх юм бол гинт эдгээр сарын дотор л зүгээр шууд буудаж орж ирэл давнаа л гэж хэлсэн. Тэр аягүй сонирхолтой санагдсан. Тэнтэй холбоотой юмнууд бас ярьж илээ. Ethereum угаасаа надад энэ roll-up centric roadmap дээр нэлээд том алдаа гаргасан юм шиг надад санагдаад байна. Би яагаад Arbitrum дээр амар bullish байдаг вэ гэхээр Arbitrum яг одоогийн байдлаар амар хэрэглээ муутай. Ямар ч угаасаа зоос нь ямар ч хэрэглээ байхгүй шүү дээ. Тэгээд айгуух зоосоо айгуух тийм үнгүүд хараадаг. Arbitrum хэрэглээ төслүүд айгуух хараадаг. STIP гэдэг програмаар айгуух хараадаг. Саяхан 3 сард бараг 200 сая шиг ARB token-ыг жишээ нь гейминг төслүүд ингээд харааны тэгээд ийм балан юмнууд аюу хийгээд зүгээр би урт хугацаанд юу яриад байгаа гэхээр технологийн шийдэл Arbitrum дээр байгаа төслүүдийн хэмжээ нийт байгаа TVL-тэй ингэж хараад ханшин сайн өсөхгүй байх юм бол ARB ямар нэгэн байдлаар ARB зоосон дээрээ яг Uniswap шиг хэрэглээ нэмээд ороод ирэхэд ерөөсөө ARB бодоолох гэсэн байгаа байхгүй. Тэгээ яг тэр утгаараа надад урт хугацаанд бол аюу буул санагдаа. Яг ойрын хугацаанд яг хэрэглээ байхгүй нэтрийг нь харахаар угаасаа ингэ зоосны балан хаштай байгаа байхгүй. Тэгээд яг өөр нэг ажиллах юм нь юу вэ гэхээр roll-up-уудыг ингэ хэрэглэнгүүд MetaMask руу ороод зүгээр шууд ингэ chain-ээ яг өөр одоо чинь юу гэдэг Binance Smart Chain, Polygon гэдэг хэрэглэж байгаатай адилхан зүгээр network-ос солио шууд хэрэглэж байгаа шүү дээ. Тэр яг үндэ roll-up layer 2 л гэж яриад байгаа болохоос яг хэрэглээ талаас нь ерөөсөө layer 1. Яг л layer 1 дээр бичсэн код layer 2 дээр угаасаа ажилладаг. Solidity дээр бичсэн код угаасаа эргүүлэл нөгөө layer 2 дээр угаасаа ажилладаг. Layer 2 дээр байгаа төсөл угаасаа layer 1 дээр байдаг contract-ыг дуудаж чаддаггүй. Яг нь layer 0 тэгээ wormhole энэ ашиглаж байгаа дуудаж болно гэж яриад байгаа. Тэгвэл тэн дээр чинь нөгөө нэг trust assumption буюу дахиад нөгөө Google-ийн технологи орж ирж байгаа учраас тэн дээр чинь ямар нэгэн байдлаар тийм centralization болон ямар нэгэн friction угаасаа орж ирэх байхгүй. Тэрнээс чинь яг тийм seamless биш. Урт хугацаанд Arbitrum хангалттай амар мундаг одоо чинь төсөл болоод хангалттай олон TVL-тэй болоод хангалттай одоо юу гэдэг одоо байгаа TVL-д дахиад бүр өсөөд тэрбумаар өсөөд хэрэглэгчийн тоон өсөөд амар олон дататай болоод тэгээд ханшин ингээд сууд байгаад байгаа юм бол нэг зэгдээ очоод заавал Ethereum-лүүд чинь proof-ээ бичих шаардлага байхгүй болох байхгүй. Заавал CDS хэрэглэх шаардлага байхгүй. Юу гэдэг Nitron одоо Arbitrum Nitron гэдэг зөндөлн төслүүд байдаг. Заавал юу гэдэг data availability layer дээр заавал чинь юу гэдэг Ethereum-ийг ч юм уу заавал CDS хэрэглэх шаардлага байхгүй. Зүгээр өөрсдөө solution 100% гаргаад хүн ARB гэдэг зоосоо хэрэглэдэг. Хүн ARB-оор жишээ нь гүйлгээ хийдэг. ARB-ын шууд stake хийж болдог. Proof of stake энэ болоод явчих боломж байж болох байхгүй. Тэгээд яг одоогийн байдлаар тэгний гэсэн ямар ч яриа байхгүй. Гэхдээ урт хугацаагаар харах юм бол тиймэрдүү боломжууд угаасаа сонголтууд заавал байгаа. Заавал Ethereum хэрэглэдэг. Ethereum-д уягдах шаардлага байхгүй. Тэгэхээр надад бол урт хугацаанд ийм амар олон layer 2-ууд байгаа. Яг хэн ялах вэ гэхээр хамгийн олон хэрэглэгчийг бий болгоод хамгийн их хэмжээний хөрөнгө татаж чадсан л угаасаа яасан. Тэгээд Arbiter байгаа яг хамгийн гол ерөнхийдөө хөрөнгө оруулалтын ерөнхийдөө thesis буюу одоо нэг гол ягаад би bullish байгаа аргумент маань ер нь бол яг энэ тэгтээ андын ярьснаас шал ондоо мэтлээ тий. Тэг ямар ч байсан одканд ямар ч ярьж штэ 9 сараас ерөнхийдөө батал өгснөө тэгээд ярьж явах юм ингээд хэлсэн. Манай одкогийн юм ярьж байгаа мэдгүй бол манай одко Сан Францискод нөгөө Limoni business гэдэг ерөнхийдөө бол юм high net worth ийм төрөл бүрийн технологийн салбарт ажилладаг улсуудыг манай ерөнхийдөө бол айгүйх найс таашаа цэгээс бэцэг рүү хүргэж өгдөг ийм ажил манай хүн хийдэг. Тэгээд тийм учраас иймэрдөө одоо нийт байхгүй жижиг ажил iPhone-ууд миний андаас айгүйх орж ирдэг байгаа. Над руу текстээрээс айгүйх бичдэг. Тэгээд
Тийм байгаа шүү. Тэгээд өнөөдрийн вебинар дээр орж ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд манай future хөрх өсөж байгаа гэдээ манай ганцаас чатан дээр авчихсан бичиж байна. Яа, тэгээд бид нэр future өргөслөөсөн дагаад явж байгаа. Тэгээд манайд бас NFT-тэй гаргаад 100,000 ширхэг юу вэ? Тэгээд 100,000 ширхэг ахиуч жишээ нэг NFT болох боломжтой болсон юм байна. Тэгээд тэрийг авсан дагч байгаа хүмүүс байхад бас гарч байгаа болно. Тэгээд өнөөдрийн вебинар дээр орж ирсэн та бүхэндээ баярлалаа. Түрүүн би нөгөө нэг баахан төгсгөл болоод баахан балаа бол юм уншсан учраас дахиж хэлэх шаардлага байхгүй бах. Тэгээд дараагийн дугаар манайх уулзъя. Thank you. Бодон нөгөөч бичлэгээ унтраад Thank you. Thank you анда. Миний анда тандаа идэвхтэй оролцдог. Thank you. Thank you so much. Юун дээр опшны хасуултанд суугаарай. Тэгээ опшны сургалтын дээр бүгд уулзъя.